За сайн байцгаана уу. Сайхан билгэн. Өнөөдөр математикийн 18 дугаар хичээл уламжлалын хэрэглээ сэдвийн хүрээнд шүрэгч чулууны тэгштгэл гэдэг зүйлийг үзнэ. За өмнөх хичээл дээр хэдүүлээ уламжлал гэдэг зүйлийг үзсэн. Уламжлалыг бодсон. Хэд хэдэн жишээ бодлогыг бодоод ерөнхийдөө уламжлал гэж яг юу вэ? Уламжлалыг бодохын тулд ямар аргаар яаж бодвол зүгээр эдийн томьёонуудын яаж ашиглалтын гэж үзсэн. Тэр өнөөдөр тэр хичээлийн үргэлжлэл уламжлалын хэрэглээ гэдэг сэдв орно. Тэгэхээр уламжлалыг ашиглаад энэ одоо шүрэгч чулууны тэгштгэл гэдэг зүйлийг хэдүүлээ бодож сурах нэ. Энэ тэгштгэлийг гаргадаг болох. За тэгэхээр өнөөдөр бол зүгээр уламжлалын 2 дугаар хэсэг гэдээ ойлгочих болно. За хичээлээ бүгд хамтдаа эхэлцгээе. За уламжлалын хэрэглээ. Юуны дөрөнд шүрэгч чулууны тэгштгэл гэж яг юу вэ гэдгийг хэдүүлээ хамтдаа үзцгээе. За тэгэхээр энэхүү зурагт энэхүү зурагт хэдүүл хамтдаа тэмдэглэе. Энэхүү тэгшгэн одоо шулуун явж чинь те цэнхэр хөхтэй шулуун явж чинь. Энэ шулууныг fx шулуун гэж авч үзэж байгаа. За яг бидний заавчлаараа морь энэ ягаан хөхтэй энэ шулууны тэгштгэл нь функц нь fx функц гэнд өгөгдсөн байна. За тэгвэл энд яг өгөгдснөөр морь ягаан нь fx функц. За энэ функцийн хувьд x0 цэг дээр бидний утга энэ улаан цэг. За энэ маусны улбар ягаан шар өнгө харагдаж байгаа. За энэ цэг дээрх шүрэгч чулуун гэхээр за энэ нэг шулуун явж байна те. Энэ шулууныг бид нар шүрэгч чулуун гэж хэлээд байгаа. За тэгэхээр дахиад тайлбарлавал fx функцийн x0 цэг дээрх цэгийн шүрэгч чулууны тэгштгэл маань y тэнцүү k(b) гэж өгөгдсөн байна. За тэгэхээр x0 цэг дээрх функцийн цэг маань энэ улаан өнгөтэй цэг. За энэ цэгийн хувьд шүрэгч чулуун цор ганц байх бөгөөд бусад шулуунууд бүгдэлтэй огтлох болно. Тэгэхээр энэ цэгийн хувьд шүрэгч чулуун цор ганц байна. Эсвэл байхгүй гэж болно. За тэгэхээр энэ цэгийн хувьд бол байхдаа k(b) гэсэн энэ хүү тэгштэглээр өгөгдсөн байна гэдгийг олж ийн гэсэн. За тэгэхээр бид нар функцийн хувьд x0 цэг дээрх шүрэгч чулууны тэгштэглийг k(b) гэж энийгээр илэрхийлдэг байх нэ гэд ойлгочих болно. Тэгэхээр энэ босоо ийм шулууныг бид нар олох гэж уламжлалыг ашигладаг байх нэ. За уламжлалыг ингэж ашиглаж болно. За тэгээд эрсдэлтэй ерөнхий шалгач Еш дээр хэд хэдэн бодлогод ер нь бол орж ирдэг. Уламжлалыг ашиглаад шүрэгч чулууны тэгштэглийг олоорой гэдэг. Тэгэхээр хэдүүлээ шүрэгч чулууны тэгштэглийг хэрхэн олох вэ гэдэг зүйлийг үзье. За k гэхээр өнцгийн коэффициент гэж хэлж байгаа тийм. Чулууны хувьд одоо энэ шулуун маань x тэнхлэг буюу абсцисс тэнхлэгийг альфа өнцгөр огтлж байна. За тэгвэл тангас альфа гэж үзвэл тангас альфа маань бидний өнцгийн коэффициент буюу энэ тэгштгэлийн маань энэ хүү коэффициент маань гарч ирнэ гэсэн. За тэгэхээр дахин тайлбарлавал энэ шулууны хувьд өнцгийн коэффициент маань k болно. K-га хэрхэн олох вэ гэхээр за тангас альфа. Тангас альфа маань юу гэдэг лээ? Эсрэг каттыг налсан катттай байна. За тэгэхээр эсрэг каттыг тангас альфа гэдэг маань эсрэг каттыг налсан катттай байх буюу за энэний хувьд ярил энийг одоо a-гаас x0 хүртэл цэгийг хэрчмийг энэчнээс x0 хүртэл байна. За энэ гурвалжны хувьд ер нь бол геометри хувиргалтаар бол энэ гурвалжин маань энэ гурвалжинтай тэг шимтэй буюу ерөөдөө яг адилхан дүрстэй гурвалжин гэдэг шууд хэлчих болно. Тэгэхээр ABC гэдэг энэ гурвалжны хувьд ярил за энэ үнцэг маань альфа бол энэ үнцэг маань альфа. За тэгвэл энэ үнцгийн тангас альфаг олныг бол BC буюу эсрэг каттыг хуваадаг нь AB буюу налсан катттай. За тэгэхээр бид нар тангас альфаг ингэж олдог байна. За өөрөөр илэрхийлвэл энэ цэгийг y гэсэн энэ цэгийг fx0 гэдэг тэмдэглэсэн бол BC-ийн урт маань энэний уртаа тэнцүү буюу y-гээс хасдаг нь fx0. За тэгэхээр яг энэний уртыг яаж олох вэ гэхээр y-гээс хасдаг нь fx0. Та бүхэн BC-ийн уртыг ингэж олж мэдж байгаа. За хуваадаг нь x-ээс хасдаг нь x0. Яагаад ингэж байгаа вэ гэхээр AB-ийн урт маань энэ уртаа тэнцүү буюу энэ урт маань
x-ээс хасдаг нь x0-ийн урттай тэнцүү. За x0 маань координатын ихээс энэ үртлэх цагийн энэ хоёрын хэрчмийн урт буюу тэрийг x0 гэж тэмдэглэж байгаа. Харин координатын ихээс энэ цаг үртлэх хэрчмийн урт маань x гэж тэмдэглэж байгаа. Тэгэхээр AB-ийн урт маань x асах x0. За тэгвэл та бүхэн ойлгосон бах BC-г хуваах AB y-гээс асах fx0-ыг хуваадаг нь x асах x0. Өөрөөр хэлбэл энэ өөрчлөлтөөс BC маань өөрчлөлт болчихж байгаа. Ерөнхийдөө бол y-гээс fx0 хүртэлх өөрчлөлтийг хуваадаг нь x-ээс x0 хүртэлх өөрчлөлт. Тэгэхээр энэ маань яг юу илэрхийлж байгаа вэ гэхээр өөрчлөлтийн харьцаа маань уламжлал битүүл үүссэн шүү дээ. Энэхүү харьцаа маань уламжлалтай тэнцүү байдаг гэж үзсэн. Тэгэхээр f'(x0) тэнцүү байна гэд өмнөх уламжлалын хэрэглээтэйгээ бид нэр ийм томьёо гаргаад ирлээ. За тэгвэл энэ томьёог жоохон хувиргалт тавиул. За энэ томьёог хэдүүл гаргаад ирсэн те. Энэ томьёог жоохон хувиргалт тавиул. За энэ хуваарьтайгаа x-ээс асах x0-ыг ийшээ үржүр болгоо оруулаад өгье. Тэгвэл y-гээс асах fx0 маань тэнцүү уламжлалыг үрждэг нь x асах x0 бол. За энэ бол энгийн хувиргалт. Хувааж байгаа нь тэнцүү тэмдэг нүүдэл дарахаар үржүр болж гарч ирнэ. За тэгвэл y-гээ тэнцүү тэмдэг зүүн талд ганцаараа нүлтэйгээд хасах fx0 тэнцүү тэмдэг баруун тишээ оруулчих. Тэгвэл y-ийг тэнцүү f'(x0)-ыг үрждэг нь x асах x0. Энэ хэвэндээ энэ хасах явам чинь тэнцүү тэмдэг нүүдэл дарахаар нэмэх fx0 бол. За тэгвэл энэ цэнхрээ тэмдэглэсэн байгаа тэгштгэл маань бидний шүрэг шулууны тэгштгэл болдог байх нэ гэдгийг та бүхэн гаргалгаатай гаргаад өчлөө. Тэгвэл хэдүүлээ энэ цэнхэр тэгштгэлийг чэйжилчихэд ямар ч үед шүрэг шулууны тэгштгэлийг олж чаднаа гэж ойлгож болно. За тэгэхээр энэ тэгштгэлийг дахиад харъя. y-ийг тэнцүү f'(x0)-ыг үрждэг нь x-ээс асах x0 нэмдэг нь fx0 гэд энэ хүү цэнхрээ тэмдэглэсэн байгаа юм гарч ирнэ. За энийг л бид нар шүрэг шулууны тэгштгэл гэж үзээд байгаа. Үүнийг ашиглаад хэдүүлээ одоо жишээ бодлогуудыг дэлгэрэнгүй байдлаар дахиад бодъё, харъя, судлаа. За тэгэхээр жишээ бодлогуудаа хамтдаа бодцгоё. За тэгэхээр жишээ бодлогыг шүрэг шулууны тэгштгэлийг томьёогоор эхлээд саны y-ийг тэнцүү f'(x0) үүсдэг нь x асах x0 нэмэх нь fx0 гэдэг тэгштгэл маань бидний шүрэг шулууны тэгштгэл буюу y-ийг тэнцүү k гүрч нь x нэмэх нь b хэлбэртэй яг адилхан гэд ойлгож болно. Тэгэхээр энэ бол харагдах өнцгөн л өөр үсэр тэмдэглэсэн болохоос яг үнэ хэлэхэд юу байгаа вэ гэхээр за энэ хаалтыг задлаа. Тэгэхээр y-ийг тэнцүү f'(x0)-ыг үрждэг нь x. За үржих нь x хасдаг нь f'(x0) үржих нь x0. За энэ хаалтыг ингэ задлчаад цаана fx0 маань хэвэндээ үлдэнэ. За тэгэхээр энэ ихэнд нь байгаа энэ хэсэг маань k үржих x-тэй тэнцүү хасах f'(x0) үржих нь x0 нэмэх нь fx0 маань b-тэй тэнцүү. Тэгэхээр яг энэ маань b f'(x0) үржих нь x маань kx-тэй тэнцүү байгаа шүү гэдэг зүгээр та бүхэнд дэлгэрэнгүй байдлаар тайлбарлалаа. Ер нь бол ингэж амар хэцүү болгох шаардлагагүй. Энийг л хэдүүлээ ботход болно гэсэн үг. За энийг бодъё. Жишээ бодлогыг хамтдаа оцгоё. fx0 маань x куб хасах нь 2x квадрат нэмэх нь 3 гэж өгсөн бол x0 цэг дээрх x0 1 цэг дээрх шүрэг шулууны тэгштлийг олоорой гинэ. За энэ иш иштэй гэдэг маань шүрэг шулууны тэгштлийг би товчлоо бичсэн байх шүү. За тэгэхээр энэ куб зэргийн функц энэхүү функцийн графикийг ер нь ямар хуу байгаа бид нарт бол хамаагүй. Ер нь бол 0 үед 3 1 үед 2 гэдэг ингээд нэг ингэж явсан график байж магадгүй. Энэ графикийн x0 1 цэг дээрх шүрэг шулууны тэгштэл нэг иймэрхүү байна гэд баримжаалъя. Энэ бол зөв байх албагүй, буруу халбгүй. Тэгэхээр энэ нэг шулууны тэгштгэлийг бид нар олох хэрэгтэй болж байна гэж ойлгож байна. За тэгэхээр энэ шулууны тэгштгэлийг олохдоо бид нар зургийн зурах шаардлагагүйгээр шууд энийг ботчих болно гэж ойлгож байна. За тэгэхээр энэ тэгштгэлийн хувьд f'(x0) маань мэдэгдэхгүй байгаа. f(x0) маань мэдэгдэхгүй байгаа. Энэ хоёрыг олцоход бид нар
шүргшүүлгөөний тэгштэглээ буюу энийг олж олно гэсэн үг. За тэгэхээр ер нь ямар ч функцээс уламжлал хамгийн ихэнд авна. За уламжлал авъя. Тэгвэл x куб хасган 2x квадрат нэмэх нь 3 гэдэг функцийн уламжлалхээр 2x квадрат. X-ийн кубээс уламжлахаар 2x квадрат 3x квадрат болно. За уучлаарай. Зэрэгэн доошоо буужрна шүү дээ. 3x квадрат хасган 4x. 3-аас нэмэх 3-аас уламжлахаар тэг гэж бичихгүй байж болно. За тэгэхээр 3x квадратаас хасган 4x. За тэгвэл f шиг x0 маань уламжлал авсан дээрээ x оронд x0 орлуулна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 3x квадрат 3x0-ийн квадрат хасган 4x0 буюу x оронд x0-ыг орлуулах гэж. Тэгэхээр x0 маань нэгтэй тэнцвэн чинь 3-ыг үржих 1-ийн квадрат хасган 4-ыг үржих 1 буюу хасган 1 байна. За энийг олчлоо. Тэгвэл fx0 бас олъё. За тэгвэл fx0 маань юу гэхээр энэ функцийн хувьд x оронд x0-ыг орлуулнаа л гэсэн үг. Тэгэхээр шууд функцтэй энийг орлуулаа бичгээр 1 куб хасган 2-ыг үржих 1-ийн квадрат нэмэх нь 3 буюу 2 болж байна. Тэгвэл y-ийг тэнцүү ингээ өгсөн маа штэ. Тэгэхээр f шиг x0-ийн оронд хасах 1. За үрждэг нь x-ээс хасах нь x0 буюу x0 маань 1 гэв мэдэгдэж байгаа. Нэмэх нь 2. Тэгвэл ингээл олчихоо. Тэгэхээр хаалтаа задвал хасах x нэмэх нь 1 нэмэх нь 2 буюу 3-аас хасах нь x. Энэ хоёр нэмэх 3 ингээд 3-аас хасах x буюу бидний шүрэг шулууны тэгштэл маань 3-аас хасах x болж таарч байна. Тэгэхээр энэхүү хэлцээ хариу маань бидний энэ шулуун буюу одоо энэ шулууны тэгштэл болж байна гэдгийг та бүхэн ойлгосон байхаа. Тэгэхээр ер нь бол хоёр зүйлийг олоход болно. f шиг x0-ыг олно, f x0-ыг олно. Тэгэхэд бид нар шууд орлуулаад шүрэг шулууны тэгштэл ингээ олчиж болж байна. Тэгэхээр ийм хэлбархан байна жишээ бодлогоны хувьд. За бүгдээр хамтдаа 2 дугаар жишээг үзцгээе. За тэгэхээр одоо жишээ бодлого 2. Y тэнцүү хасах x дээр нэмэх нь 3 шулуунтай параллел нэг шулуун байна заяа. Тэр шулуун нь энэ функцийн шүрэг шулууны тэгштэл байх тэр шулууныг олоорой гинэ. За тэгэхээр энэ өгүүлбэрийг дахин дэлгэрэнгүй тайлбарлавал y тэнцүү 3x-аас 4 хуваадаг нь 2x 3 гэдэг функцийн шүрэг шулууны тэгштэл маань энэхүү шулуунтай параллел бол тэр шулууныг олоорой гэж. Тэгэхээр параллел гэдэг зүйл орж ирлээ. За тэгэхээр хоёр шулуун параллел байх. За энэ координатын хавтгай y-ийг x тэнхлэг хоёр шулуун параллел байлаа. Энэ хоёр шулууныг параллел буюу ингээд тэмдэглэж. Тэгвэл энэ хоёр шулуун маань параллел байхын тулд нэгдүгээр шулуун маань y-ийг k1-ийг x нэмэх нь b1. Хоёрдугаар шулуун маань k2-ыг үржих нь x нэмэх нь b2 тэгштгэлтэй байлаа л да. Тэгвэл яаж энэ хоёр шулуун параллел байдаг вэ гэхээр k1 k2 маань тэнцүү байх үед энэ хоёр шулуун маань параллел гэдэг. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл k буюу тангс альфа өөрөөр хэлбэл f штрик x0 маань энэ шулуунтай тэнцүү байна. Энэ шулууны хувьд k маань юу байна вэ гэхээр хасах 1 байна гэдэг мэдчихэ тэ. Шууд x-ийн өмнөх коэффициент буюу хасах 1. Энэ маань k-тай k. Тэгэхээр k маань энэ хоёр тэнцүү буюу бид нар өгдлөөс энийг олж чадлаа. Уламжлал аваад x0-ыг орлуулсан маань хасах 1 гарч байна. Тэгвэл бид нар x0-ыг бас олох шаардлагатай болж байна гэсэн үг. За тэгвэл энэхүү функцээс мэдээж уламжлал авах хэрэгтэй. Уламжлал авал 3x хасган 4 хагна 2x хасах 3 гэдэг функцийн уламжлал маань 3x хасах 4-ийн уламжлалыг үржих нь 2x хасган 3 хасдаг нь 2x хасах 3-ын уламжлалыг үржих нь 3x хасган 4 хуваадаг нь 2x хасган 3-ын квадрат. За тэгэхээр энэчнээс уламжлал 3 шууд уламжлал 3 гарч ирнэ. 3-ыг энд үржүүлж өгөхөөр 6x хасган 9. За тэгэхээр энэ бол 3-тай тэнцүү буюу тэгэхээр 3-ыг энд үржүүлэхээр л 6x хасган 9 гарч. За хасдаг нь энэчнээс уламжлал бол 2.
2x хасах 3-аас уламжлахаар 2 гарч байна. Тэгэхээр энд үржүүлж өгвөл хасах 6x нэмэх нь 8 болно. Хадган 2x хасах 3-ын квадрат. За энэ дээр нэг үйлдэл ер нь бол алхасаа биччихлээ. Та бүхэн сайн ойлгож чадаагүй бол өөрсдөө бичээд уламжлаа аваад хаалтаа задлаад гараараа бичээ үзээрэй. Яг ингэж гарч ирнэ. Тэгэхээр та бүхэн яг намайг яагаад энэ үйлдэлийг алгасныг бүр сайн ойлгоно. Тэгэхээр ер нь бол ингэ цаашаа явчих. За тэгэхээр уламжлахаар ингээд ер нь бол хасах 17 уучлаарай. Нэмэх 8 чинь ер нь бол хасах 1 гарна. Хасах 1 хуваах нь 2x хасах 3-ын квадрат болж байна. Тэгвэл уламжлал маань энэ болж байгаа юм чинь уламжлал аваад x0-ыг орлуулах маань хасах 1-ийг хуваах нь 2x0 хасах 3-ын квадрат буюу хасах 1-тэй тэнцүү. Энэ маань хасах 1-тэй тэнцүүг бид нар өгдлөөс хамгийн ихэнд гаргацсан тийм. Тэгэхээр ийм байна. Ийм байхын тулд юу вэ гэхээр гарцаагүй бод хүрэлцээтэй нөхцөл маань 2x-с 3 x0-с 3-ын квадрат маань 1-тэй тэнцүү байж ш л энэ тэгштгэл маань биелнэ гэж шууд автоматар хэлжээ. За тэгвэл 2x-с x0-с 3 маань 1-тэй тэнцүү 2x0 хасах 3 хасах 1-тэй тэнцүү. За та бүхэн өмнөх тэгштгэл гэдэг сэдвүүд энэ тэгшгэлийг хэрхэн бодох талаар би зааж өгсөн. Тэгээд та бүхэн ойлгохгүй бол тэр сэдвлөө бүгдээрээ эргэн санаад энэ аргаар ингэ бодъё. Квадрат 1-тэй тэнцүү байхын тулд энгийн квадрат биш 1 зэрэгт маань 1 хасах 1 гэж ийж одоо энэ хоёрын квадрат маань 1 гарна гэдгийг шууд автоматар хэлчихэж байгаа шүү те. За тэгэхээр энэчнээс x0 маань шууд 2 гэж гарч ирнэ. Энэчнээс x0 маань 1 гэж гарч ирнэ. Тэгвэл x0 нь 2, x0 нь 1 болчихлоо. Тэгвэл нэгдүгээр тэгштгэлийн хувьд y1 тэнцүү. За fx0 f шиг x0 маань өөр хасах 1 байгаа. Үрждэг нь x-с хасах нь x0 буюу 2 нэмдэг нь. За энэ x0-ыг олцсон чинь fx0-ыг олъё. Тэгвэл 2-ыг энэ хүү тэгшгэлтэд орлуулж өгөхөөр 2 гарч ирнэ. Эхнийгээс 2 гарч ирнэ. 2 дахоос fx0 маань за x-ийн оронд 1-ийг орлуулж байгаа гэсэн үг шүү дээ. Хасах 1 хувадаг нь хасах 1 тэгэхээр 1 гарч ирнэ. За тэгвэл энэний хувьд ингэ бодвол нэмэх 2 буюу ер нь бол хасах x нэмэх нь 4 буюу 4-өөс хасах x гэж гарч ирнэ. Энэ маань бидний энэхүү шулуунтай параллел шүрэг шулууны тэгштгэл маань болж байна гэж ойлгож байна. За тэгвэл y2-ыг болвол хасах 1 x-ээс хасдаг нь 1. За x0-ийн оронд 1-ийг орлуулж байгаа. Нэмдэг нь энийг бичих буюу 1 хасах 1 нэмэх нь 2. Өөрөөр хэлбэл 2-оос хасах нь x. Ийм шүрэг шулуун гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол сая бодолтой та бүхэн харагдахгүй бодож ш. Тэр y2-ыг олж байгаа. y2-ийн оронд k маань мэдээж хасах 1 байна гэдгийг шууд автомат хэлчихэж байгаа. Үрждэг нь x-ээс хасах 1 буюу x0 маань 1 байгаа шүү дээ. Тэгэхээр 1 бичин нэмдэг нь энийг бичихгүй 1-ийг бичиж байгаа. Тэгэхээр энийг бодвол 2-оос хасах x гэж гарч иж байгаа. Тэгэхээр бидний бодлого 2 хариултаа буюу ер нь бол энэ хоёр тэгштгэл маань хоёулаа шүрэг шулууны тэгштгэл болж байна гэж ойлгож байна. Энэ маань x0 нь 2 үед ийм шулуунтай, x0 нь 1 үед ийм шулуунтай байна гэдгийг ингээ олчлоо. Тэгэхээр бидний эцсийн хариу энэ болж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн энэ жишээ бодлогыг ойлгосон байх. Дараагийн жишээ бодлогоо хамтдаа орцгоё. За жишээ бодлого 3. Y тэнцүү x-аас 2-ыг хуваах нь x-аас 1 функцийн x0 нь 0 цэгт дээрх шүрэгч чулууны тэгшгэлийг олоорой гэсэн бодлого байна. Энэхүү бодлого маань 2015 оны Яшин 2 дугаар хэсгийн бодлого байна. Тэгэхээр хамтдаа үзцгээе. За шүрэг чулууны тэгштгэл маань Y тэнцүү f x0 үрждэг нь x-аас x0 нэмэх нь f x0.
байна гэдэг бүгдээ мэдж байгаа. За тэгвэл хамгийн ихэнд бид нар уламжлал авах хэрэгтэй. Энэ функцээс уламжлах буюу x2 хувадаг нь x-1-ээс уламжлал авал нэг уламжлалыг үржих нь x-1 хасдаг нь x-1-ийн уламжлалыг үржих нь x2 хувадаг нь x-1-ийн квадрат. За энийг тэнцүү өгөөж битвэл энэчээс бол уламжлал бол 1 гарна, 1-ийг үрждэг нь x-1 гэхээр x-1 хэвэндээ үлдэнэ. Хасдаг нь энэчээс уламжлалт 1 гарна. Тэгэхээр x2 хэвэндээ үлдэнэ. x1-ийн квадрат. Өөрөөр хэлбэл 1-ийг хуваах нь x1-ийн квадрат болж байна гэсэн үг. Тэгвэл уламжлал авсны юм чинь f шиг x0 маань x оронд x0-ыг орлуулахаар л буюу 1-ийг хувадаг нь 0-оос 1-ийн квадрат буюу 1 гээ гараад ирлээ. Тэгвэл нэг эхний зүйл олцсон. Хоёр дахь зүйл маань мэддэхгүй байх зүйл маань fx0-ыг олох хэрэгтэй тийм. За эхнийх маань энэ. За хоёр дахь маань fx0 маань энэ функцэд x оронд x0-ыг орлуулаад болоо. Тэгэхээр x0 маань өөрөөр хэлбэл 0 учраас 0-с 2-ыг хуваах нь 0-с 1. Өөрөөр хэлбэл 2. Тэгэхээр хоёрдугаар зүйл байна. Тэгвэл бид нар мэддэхгүй байгаа бүх зүйлийг ингээ олчлоо. Тэгэхээр y-ийг тэнцүү буюу энийг одоо бүгдээрээ биччихье. Y-ийг тэнцүү f шиг x0-ийн оронд 1 үрждэг нь x-с хасдаг нь x0 маань 0 шүү дээ. Нэмдэг нь fx0 буюу 2. 2. Өөрөөр хэлбэл x дээр нэмэх нь 2 гэд бид нар шүргшүүлэн тэгшгэлээ олчлоо гэсэн үг. Тэгэхээр элсдийн ерхий шалгалтын дээр бол ийм амархан шүргшүүлэн тэгшгэл орж ирнэ. Тэр өмнөх хоёр жишээ маань ерөөхдөө бол харьцангуй хүн жишээ байсан. Тэгэхээр энэ жишээ бодлого 3 маань та бүхэнд ойлгомжтой байхаа гэж найдаж байна. Тэгэхээр ингээд болоо. Энэ шүргшүүлэн тэгшгэлийн хувьд энийг олоод энийг олцоход бусд нь цаанаас хөөгдсөн байдаг. Гэт хэдүүлээ шүргшүүлэн тэгшгэл гэдэг сэдвээ дуусгацгаая.